За бүгдээрээ сайн байцгаана уу төгсөө байна. Өнөөдрийн бичлэг бол Question and Answer буюу асуулт хариултын бичлэг байгаа. За тэгэхээр юуны өмнө та бүхэнд амар баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд 500 subscribe хүрсэн байна. Одоо бүр 600 subscribe хүрсэн байна. Яагаад би ингэж ийм жоохон тоонд баярлж байна вэ гэхээр одоо 1000 subscribe хүрчих юм болвол ер нь бол хурдан дээшлэх магадлал айгүй их байдаг. Тийм болохоор ингээд намайг дөнгөж ингээд YouTube channel маань хөгжиж байхад намайг дэмжиж байгаа та бүхэнд амар их баярлалаа гэж хэлмээр байна. Надад бол амар гоё яага. Та нар комментиг унших надад амар гоё байдаг. Бүх комментиг ерөөсөө алгасалгүйгээр би унших дуртай байдаг. За тэгэхээр би өөрийгөө ерөнхийдөө бол танилцуулъя. Би бол ерөнхийдөө бол цаашдаа YouTube channel дээр бол ерөөсөө л дуу хийгээд явъя гэж хамгийн анх бодсон. Зөвхөн дуу хийнэ гэж бодсон. За ганцхан дуу хийгээд байсан чинь ерөнхийдөө л channel маань ерөөсөө дээшлэхгүй байгаа юм шиг санагдсан. Яг гэвэл би ч ерөнхийдөө бол хүмүүнээс ингээд туршлага авч байгаагүй. Одоо жишээ нь тэр одоо продюсер ч юм уу, дуу хийдэг хүн ч юм уу, ерөөсөө тийм хүмүүстэй холбоо барьж үзээгүй. Шууд л өөрөө тэгээс эхлээд өөрийнхөө ингээд дуугаа зохиогоо явцсан. За ихэнх хүмүүс бол ерөнхийдөө дуугаа өөрөө зохиод юм уу, дууныхаа үгийг өөрөө бичдэг юм уу, аяыг нь өөрөө олд юм уу, өөрөө дуулд юм уу, яад ингэ бүр баах юм бичдэг. Ерөнхийдөө л дууны маань ингээд нэр байгаа штэ. Яг нэрэнд нь хамгийн түрүүнд миний нэр байх юм бол 100% миний дуу гэсэн үг. Хин ч оролцоогүй тэр дуунд 100% би оролцоод өөрөө дуулаад өөрөө үгийг бичээд ер нь л өөрөө бүх юм хийсэн гэсэн үг. Эдитийн хүртэл. За тэгэхээр одоо хэдүүлээ та нарын тэр амар их нөгөө асуултанд чинь би одоо хариулъя гэж бодлоо. За эхний асуулт заяа, эхний хэсэг. Music and instruments. Ерөнхийдөө л хөгжмийн талаар заяа. Зөвхөн хөгжим. Тэгээд хоёрт нь болохоор ерөнхийдөө бол дуулах талаар мэн заяа. Дууны талаар. Яагаад дуу их болсон бэ гэх юм уу те. Дараа нь болохоор YouTube channel-ийн талаар цаашдаа яг YouTube channel яах вэ ийхүү гэ те. Дараа нь болохоор fun and personal questions гэж байна. Одоо хөгжилтэй бөгөөд миний хувийн тэр одоо асуултууд гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүнд хөгжмийн асуултанд хариулъя. How did you learn to play all these instruments? Ерөнхийдөө бол энэ юу гэж юм бэ гэхээр чи яаж ингэж энэ бүх хөгжмнүүдийг тоглож сурсан бэ гэсэн байна. Тэгэхээр би ерөнхийдөө бол төгөлдөр хуур, морин хуур, калимба, маримба, тэгээд бишгүүр тэгээд ер нь бол тоглож чаддаг. Гитар, хийл хоёр сурыг гэж бодож байгаа. Гитарыг бол сурч эхэлж байгаа. Гитарыг би даад сурж байгаа. Яаж сурдаг вэ гэж байгаа зав. Энэ яг энэ гол асуулт нь. Яаж сурж ирнэ гэхээр ингээд YouTube руу ороод одоо туториал үзэл юу сурцын төгөлдрөөрийг бол калимбаг бас тэгж байгаа. Калимбаг бол ерөнхийдөө сонсголоороо сурж байгаа л та. Яг гэл ингээд нот нь яг каног нь яг мэдхгүй тий яг тиймэрхүү байгаа. За тэгээд өөр чин мориор байгаа. Мориорыг бол багшаар заалгасан яг суурийг нь бол багш тавьж өгсөн. Тэгээд цаашаа би одоо өөрөө сурж байгаа. Ямар хөгжим чиний хамгийн дуртай хөгжим бэ? Яагаад гэсэн байна? Миний хувьд бол төгөлдөр уур байгаа. Яагаад гэвэл төгөлдөр уурн дээр бүх аяыг тоглоход маш надад амархан байдаг. Шинэ аяг сурахад ч гэсэн надад амархан тийм амар гой тухтай байдаг хөхгүй. Төгөлдөр уурыг ер нь тоглоход надад амар гой тухтай байдаг. Тэр нөгөө сэтгэл санаа гэх юм уу тэр ингээд гонигтой үедээ тоглоход надад амар гоё байдаг. Сэтгэл санаа нээх гоё уужрал явчихдаг байхгүй юу. За 3 дахь асуулт нь What's the hardest? Хамгийн хэцүү хөгжим гинэ. Миний тоглож байсан хамгийн хэцүү хөгжим гэсэн үг. Яг одоогор хэлж мэдэхгүй л байна л да. Ер нь бол хамгийн хэцүү гитар байна да. Гитар нь яг ингээд яагаад гитар хэцүү гэхээр ингээд нэгдүгээрт ингээд цогтөг заяа. Хоёрдугаарт болохоор ингээд заавал ингээд хамаг хүчээр ингээд хамаг хуруунуудаа дарж ингээд аяа дуургадаг. Амар хэцүү заяа. Тэр бол надад амар хэцүү санагдсан. Дөрөвдүгээр асуулт нь чи ингээд ямар хөгжмийг хамгийн 100% яг ингээд эзэмших вэ? Төгөлдөр уур эзэмшнэ яад гэвэл төгөлдөр уур дээр бүх аяыг тоглож болдог. Ерөнхийдөө бол ихэнх хүмүүс төгөлдөр уур хуур мэддэг болохоор ер нь бол төгөлдөр уурыг л сонгоод. Одоо ганцаараа дуу хийхийг
ерөнхийдөө бол бодож гинөө эсвэл хүмүүстэй хамтрахыг бодож гинөө гэсэн байна. Энэ бол амар сонирхолтой асуулт байна. Ганцаар яг одоогор бол ганцаараа байна. Ганцаараа одоо хичээж байгаа. Тэгээ хүмүүстэй хамтрах уу гэвэл хамтрахыг ер нь бодож байгаа. Гэхдээ яг яаж хамтармаар юм бэ гэдэг юм. Ерөнхийдөө бол хамтрал гэж бодож байгаа. За хоёрдугаар хэсэг нь дуулах заяа. Зөвхөн дууны талаар байгаа. Тэгэхээр эхний асуулт нь болохоор санаанууд, дууныхаа санаануудыг яаж гаргадаг вэ гинэ. Ингээд детальчлал ер нь гаргацдаг л да. Ерөнхийдөө бол хаягдвал яг тэр намайг хайсан охинд юу гэж хэлэх үү? Найз охинтой болоод тэр найз охиндоо дууралчвал одоо юу гэж хэлэх үү? Эсвэл ирээдүйн найз охиндоо юу гэж хэлэх вэ? Экстэй юу гэж хэлэх байсан бэ? Гэх ч юм эсвэл краштай болоод краш маань намайг ингэж тэгэх юм бол би юу гэж хэлэх вэ гэл те. Яг ингээд төсөөлөлөөрөө л ер нь дуу идэг хийхтэй. Тэгээ дараагийн асуулт нь тий. Утсан дээр би ер нь дуу идэг заа юу. Тэгээд утсан дээр дуу хийхэд надад амар их тулгамддаг тийм одоо асуудал гэж юм заа. Асуудал гэвэл ер нь байхгүй. Нэг хаяалны асуудал гэдэг нэг одоо аппликейшн гацчих юм бол надад амар том асуудал болдог. Би тэрүүнд амар жоох айдаг. Миний хийсэн дуунуудаас хамгийн дуртай дуу байгаа юу гинэ. Миний хувьд бол хайрын сул тал байгаа. Яг ингэ сүулт хийсэн хайрын сул тал шүү заа юу. Яг саяхан хийсэн. Тэр бол амар гоё байсан. Яад гэвэл ингээд миний ингээ яг төсөөлснөөс илүү амар гоё дуусан. Тэгээ амар гоё ая оруулж чадсан болохоор би амар дуртай байдаг. Угаасаа тэр яг бит нь хүртэл амар гоё надад таалагддаг. Студиогоо хөгжүүлэх гэж бодож ирсэн үгүнэ. Ерөнхийдөө бол миний ч хийж байгаа юм бол нэг студио гэдээхэн байхгүй л дээ. Зүгээр л ингээд утас байна. Нэг микрофон байвал байна. Тэгээд нэг чихвч байна. Тэгээд нэг AUX оролт байна. Ингээл болоо. Тэгэл ерөнхийдөө бол энийгээ дээшлүүлэх гэж бодож ирсэн үү гэсэн байна лээ. Тэгэхээр дээшлүүлэх гэж ер нь боддог. Гэхдээ би яг одоогоор дээшлүүлэхэд тийм яг бэлэн биш байгаа болохоор бодож нэг ямар боддггүй л дээ. Тий. За дараагийн хэсэг. За эхний асуулт. YouTube channel-ыг эхлүүлэхэд хамгийн их үлгэр дуурайл болсон хүн хэн бэ гэж байна. Эсвэл юу чамд тийм үлгэр дуурайл болсон бэ гэсэн байна. Ерөнхийдөө бол миний хувьд одоо зүгээр л би ч хамгийн анх бүр зүгээр л дуулдаг гэсэн. Тэгээ дуулдаг байж байгаад ингээ хайрын дуу амар дуулдаг болоод ер нь яг дунд ангид чинь их үерхэл нөхөрлөл гэдэг зүйл баг нэгт байдаг. Хичээл гэдэг зүйлийг хийж байгаа ч гэсэн үерхлийг амар их боддог байсан би бол. Тэгээд ерөнхийдөө хайрын дуу дуулах амар дуртай болсон. Тэгээ ерөнхийдөө хайрын дуунуудыг яагаад би энэ дуулдсан байж өөрөө ингэж дуу хийж болохгүй гэж амар бодогцсон. Тэгэл ингээд ихэндээ би хүний дууг дуулаад coverладаг байсан. Тэгээ сүүл рүүгээ ер нь би cover хийж чадж байгаа юм чинь нэг үг бичээд битэн дээр нэг дуулаа үтчихэл та гэж бодсон. Тэгэл дуулаад үзээл дуугаа хийлээ. Миний хамгийн ихний дуу бол түүнд хэлэх үгс гэдэг дуу байсан. Тэр дуугаар л ерөнхийдөө бүх зүйл хэлсэн гэсэн үг миний одоо яг одоогийн байгаа байдал. За дараагийн асуулт. Ямар төрлийн бичлэг хамгийн хийхийг хүсэж байна гэсэн байна. Би ерөнхийдөө бол одоо дууны болон одоо тэр влог ч юм уу контент юм инээ тэрэгээд ерөнхийдөө яг хослоо хий гэж бодож байгаа. Контент гэхээр яг ямар хөө контент вэ гэвэл влог ч юм уу эсвэл ингээд хүмүүст ингээ үлгэр дуурайл үзүүлэх тийм маягийн нэг одоо влогер хоо эсвэл контент хий гэж бодож байгаа. Дараагийн асуулт нь одоо альбом юм уу эсвэл ингээд эпизод за зүгээр нэг альбом юм гаргая гэж бодож гинөө гэсэн байна. Амар их бодож байгаа. Ерөнхийдөө бол амар бодож байгаа. Одоо миний дуунаас Spotify дээр цацагдчих юм бол ер нь бол миний хамгийн том зорилго ер нь бол биелнэ. Spotify дээр зүгээр л дуудсан гэдэг чинь амар хэцүү юм билий. Би бүр олон хоног оролцсон. Ерөөсөө чадаагүй. Заавал тэр нэг мөнгө төлж мөлөөл ерөнхийдөө бол тэгж л цацтай юм шиг байлээ. За дараагийн асуулт нь How do you bless? Ерөнхийдөө бол YouTube дээр дуу хийхээ хэрхэн яг тэнцвэржүүлдэг вэ гинэ. Ер нь бол янз би чи ингээд яг дуулахгүй юу ингээд амар ядраад ч юм уу ингээд хоолой гарахгүй байдаг.
дуулах үед болохоор бүр амар энергитэй, дуу хийх хүсэлтэй, дуу маань бэлэн болцсон үед би шууд дуулаад төвдөр тавьдаг. Бэлэн болгос үед шууд тавьдаг л да. Ерхэд бол тэгээд сүүлийн үеүүдэд бол жоохон төвчээртэй хандж сурсан. Дууга дуусгачаад за яг тэдний өдөр тавина, тэдэн цагт тавина гэд ерхэд бол төлөвлөдөг болцоо. За дараагийн хэсэг. Хөгжилтэй болон хувийн асуултууд гэж байгаа заяа. Зөвхөн одоо миний талаар гэсэн үг. Ившигд одоо хүнтэй хамт ямар нэгэн уран бүтээлчтэй хамтрах юм бол хэн бэ гэж юм заяа. Хинтэй хамтрах байсан бэ гэсэн байна. Энэ бүр амар том асуулт байна. Би одоо яг хамтрах гэсэн ер нь бол хэд хэдэн хүн байгаа л та. Жишээ нь хамгийн түрүүнд бол таандар орж ирж байгаа. Ягдгүйл таандар ч нь одоо хүүхдэдэд бүр амар гоё эрэг нөлөө үзүүлж чадсан тийм хүн гэж боддог. Тэгээд ер нь таандраас өөр хүн байхгүй байна. Би ер нь том хүн артистуудтай хамтрах гэж ер нь боддог байсан л та. Гэтэ ер нь бол сүүлийн үед одоо болцсон. Яг ингээ боломжтойтой л хамтрах гэж ер нь боддог. Хэрвээ чи дуу хийхгүй бол юу хийх байсан бэ гинэ? Амар сонин асуулт байна. Төсөөлөгдөхгүй нэрс. Яг дуу хийхгүй бол би одоо ингээл сууж байгаасаа баг. Ерөөсөө дуу хийхгүй зүгээр л шууд контент хийгээл эсвэл нэг email хөгжүүлэх байсан. Би чи email тоглодог. Email-ийн тэр одоо бичлэг edit ч юм уу тэрийг ингээд page дээр тавиал тэгэл явах байсан. За дараагийн асуулт нь одоо хөгжмөд автахад хамгийн эвгүй зүйл юу вэ гэнэ? Ер нь бол эвгүй юм байхгүй. Дараагийн асуулт нь болохоор хамгийн одоо тэр мөрөөдлийн одоо тэр зориг гэх юм уу? Ер нь бол тэр мөрөөдөл хамгийн том мөрөөдөл чинь юу вэ гэнэ? Одоо хөгжмийн тал дээр шүү дээ. Хөгжмийн тал дээр бол төгөлдрөө ураал, ер нь төгөлдрөөр моринхуур, хийл, гитар энэ дөрвөн хөгжмийг л ерөнхийдөө бол 100% сайн суръя гэж бодож байгаа. Энэ бол миний одоо мөрөөдөл байгаа. Дууны тал дээр бол одоо ер нь бол олонний танил дуучин болохыг л амар хүсдэг. Ерөөсөө тэр ингээд мөнгө төгрөгч гэхгүйгээр зүгээр л ингээд олонний танил болцсон байхад л надад ерөнхийдөө бол дууны тал болчихно. За яг том болоход тийм амьдрал дээр гарахад бол ингээд хувийн тоглолт хийгээд тэрүүгээр мөнгө олох ч юм уу тийм байж олно. Ихэнх хүмүүс надаас найз зөвхөнтэй юу эсвэл өргөдөг гэж амар асуудаг. Ерөнхийдөө л би одоо үзэгчдээсээ нэр, нас, үрхэл гураа би амар нуухыг хүсэж байна. Яагаад гэвэл нэр нас бол ойлгомжтой тийм үү? Хувийн зүйлээ хамаагүй хүмүүст харуулж болохгүй. Яг нь би бүр ингээд том артист болоод бүр ингээд том болоод ирэхээрээ ерөнхийдөө бол нар биш. Юу нар вэ? Нэр нас хоёроо ерөнхийдөө бол нууцлахгүй байна гэж бодож байгаа. Үрхлээ бол насаараа нуунаа үзэгчдээс бол. Бүр ингээд бүр гэрлэх хүнээ сонгоцсон тех хүртлээ би бүр үргэлээ нуун. Яагаад гэвэл одоо ингээд та нарт би үргэлээ гэж хэлэхэд зарим хүмүүс нь unsubscribe хийх ч юм уу тэмдэг бол гарна. Хэрвээ би үргэлээгүй гэх юм бол бүр бүгдээрээ над дээр шаваад унна. За тоглосон юм. Юу гэж над дээр шаваад. Зүгээр нэг тийм асуудал байгаа болохоор би үргэлээ ер нь ихэнх цагуудад нууж явна. За тэгэхээр нэг иймэрхүү байна да. Өнөөдрийн бичлэгийг энэ хүрээнд дуусгая. Дуустал нь үзсэнд та нарт амар их баярлалаа. Тэгээд би цаашдаа улам илүү хичээнэ. Цаашдаа ерөнхийдөө бол контент хий гэж бодож байгаа. 20 дугаар болохоор дуугаа бас хийн. Дуугаа мэдээж хаяхгүй. Дуугаа хийгээд контент хийгээд явъя гэж бодож байгаа. За тэгэхээр энэ бичлэгийг дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Ингээд дуусгая та.